Сайн байцгаана уу хүүхдүүдээ, Солонгоо ах шинэ. Өнөөдрийн сургаалын сэдэв бол нааман жанжин. Бүгд хамтдаа нэгэн ишлэлийг хамт уншъя. 2 дугаар хаад 5-14. Нааман уруудан явж Бурхны хүний үгийн дагуу Йордан голд 7 удаа болохов. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж тэрээр цэвэршив. Амен. За, өнөөдрийн гол дүрийн баатар бол Харь улсын Арамын нэгдсэн улсын цэргийн жанжин Нааман. За, Нааман жанжин бол үнэхээр Арам улстай толгой цогтөг мундаг цэргийн жанжин байна. Явсан дайм болгондоо ялалт байгуулдаг. Тэгээд Арамын ард түмний хайр хүндлийг хүлээсэн шилдэг жанжин байна. Хүмүүс Нааман жанжныг харах юм бол Нааман, Нааман, Нааман гэж угтаж авдаг гэсэн байна. Тэр хэмжээгээрээ ямар ч дайнд ялалт байгуулдаг хүчрхэг жанжин байсан байна. Үнэхээр мундаг жанжин байгааз. Хүүе, жанжин. Таны над нүүр ам чи юу болов вэ? Гэ харин тийм ээ, би чинь өвчин тусчаад шаналж явна. Ямар их өвддөг гэж бодно. Эмнэлэгт очиод үзүүлсэн чинь намайг уйман өвчин туссан гэсэн. Ямар ч эмчилгээ байхгүй, найдваргүй гэж хэлсэн. Хизээ өгөхөө мэдэхгүй л амьдарч юм да. Ёо. Али хүн ирээ. Хүн байна уу? Жанжин, та дуудсан уу? За, найзуудаа, энэ бол Израиль охин байна. Нааман жанжин дайнд мордоод Арамын бүх цэргүүдийг дагуулад дайнд мордож байх үедээ энэ бяцхан Израиль охиныг олзолж авсан байна. Тэгээд түүнийг гэртээ авчираад гэрийнхаа бүх ажлыг хийлгэж түүнийг өөрийнхөө зарц боол болгосон байна. Энэ Израиль охин жанжин Нааман хараад ихэд өрөвддөг байжээ. Яагаад гэвэл түүний өвчнөдөө шаналан яолж байгаа тэр төрхийг хараад үнэхээр их өрөвддөг байсан байгаа. Сэтгэл нь өвддөг байсан байгаа. Магадгүй багш нь энэ охины орд байсан бол болж уйман өвчнөд туссан ашгүй хүн заваахаар тэгдгээ гэд магадгүй багш нь бол тийх байсан баг. Харин энэ охинд ийм муухай бодол юусоо байгаагүй. Өөрийнхөө жанжинд үнэхээр санаа зовдөг байсан байна. Али чи эмээсээ ороод надад нэг эм авчирна байгаа да, би бүр тэсгээ байлаа шүү. Яадаг вүлээ? Жанжин, би танд нэг зүйл хэлвэл та хүлээж авч сонсох болов. За юу юм бэ? Хурдан. Манай Израиль улсад Илиша гэдэг нэртэй маш агуу зүнж байдаг вүлээ. Тэр хүн Бурхны өмнө гараа хавсраад залбирхал юм бол Бурхан бүх залбирлыг сонсож магадгүй тэр таны төлөө залбирх юм бол таны өвчнийг итгэх баха. Тийм юм бас байх уу? Гэ үнэхээр Илиша бол агуу Бурхны хүн билээ. Та Израиль улсад очиод Илиша зүнжтэй уулзах юм бол тэр таны төлөө залбираад таны өвчин эдгэрэн шүү дээ. Та тийшээ нэг яваад ирвэл яасан? Хин гинэ нэрийн хин гэлөө? Хин билээ? Илиша билээ. Илиша. Би тэгээд тэр хүний гэрийг яаж олох вэ? Та Израиль улсад очиод Израилийн хүн болгоноос асуух юм бол Илиша зүнчийн гэрийг төвөггүй олох баха. За юмыг яаж мэдхүү? Азаа үзээд явъя да. Хүнээр цэргүүд. За ингээд Нааман жанжны цэргүүд нь гохорч. Жанжин, та дуудсан уу? За, бүгдээрээ холын аянд гарах болно. Израиль руу явцгаая. Юу, Израиль тийш очиж яах гэж байгаа вэ? Израильд агуу иш үзүүлэгч хэн бэлээ? Илиша зүж байдаг гэсэн. Тэр хүн Бурхныхаа өмнө залбирх юм бол Бурхан бүгдийг сонсдог гин. Юмыг яаж мэдхүү? Миний төлөө залбираад миний өвчин эдгэрч чинь билүү?
холын аянд гарна гэж одоо бэлтгэлээ сайн базаагаарай. За би ч одоо өвчнөө эдгэлэх гэж байгаа юм чинь түүнд зориулаад маш гоё бэлэг бэлтээ. За ингээд Нааман Жанжин маань Илиша зөнчид барих бэлгээ бэлдсэн байгаа. За Илиша зөнчид барих бэлэг нь Арам улсын хамгийн үнэтэй гоё торгон хувцснуудыг 10 ширхгийг бэлдсэн байгаа. Бүгд хамт тоолох уу? 1 2 3 4 5 6 7 8 9 10. За мөн дээрээс нь Илиша зөнчид барих мөнгөө бас бэлдсэн байгаа. За тэгээд маш гоё алт эрдэнсийн зүйлтнүүдийг бас хайрцагтай хийсэн байна. За ингээд бэлгээ бэлтээд Нааман Жанжин маань Израиль улсыг зорин явсан байна. Тэр үед автобус гэж байгаагүй, машин гэж байгаагүй, галт хэрэг байхгүй, онгоц байхгүй байсан учраас тэдгээр хүмүүс Арамаас Израиль хүртэл тэмээгээр, илжгээр маш олон хоног явсан байгаа. Яваад арай гэж Израильд ирээд Израиль хүмүүсээс Илиша зөнчийн гэр хаан байдаг вэ гэж асуусан. Ингэж явсараагаар тэд нар Илишагийн гэрийн үүдэнд ирээд за очиж байна. Сайн байцгаана уу? Энэ Илиша зөнчийн гэр мөн үү? Тийм ээ, мөн байна. Тэгвэл та Илиша зөнч үү? Яалаа гэж үгүй. Би бол Илиша зөнчийн зарц Гехази гэдэг хүн байна. Тэгвэл эзэндээ очиод манай Арамын шилдэг жанжин Нааман ирсэн гэж бушуухан дуулга. Илиша зөнч маань надад үг дайсан билээ. Нааман жанжинг Йордан голд очиод 7 удаа бие булах гэж айлдсан билээ. За би хэлэх үгээ хэлж дууссан тул ингээд орё доо. Баяртай. Юу вэ? Намайг гэртээ ч оруулсангүй шүү дээ. Алийг хол. Чи яадаг хүмүүс үү? Би чинь ямар хүн билээ дээ? Арамын шилдэг жанжин ирсэн байх чинь гэртээ ч оруулахгүй байна гинэ. Намайг доромжилж гин үү? Арамын хааныг доромжилж гин үү? Гайгүй. Юу гинэ? Йордан голд очиж 7 удаа усанд ороо. Намайг усанд ордгоо гэж бодсон юм байх та. Би чинь өдөр болгон усанд ордог, ариун цэвэр сайн сахдаг хүн шүү дээ. Усанд ороод эдгэрчдэг бол би айл хэдийн эдгэрсэн байгаа. Бас олон юм ярьж байгаа шүү. Явцгаая. Жанжаа. Хүлээгээрээ. Та байзалта. Хитүүлээ. Өчнөө олон хоног явж арай гэж ирчгээд ингээд буцахад дэндүү харамсалтай биш гэж юу? Тийм ээ Жанжаа. Нэгэнт ирснийх та Илиша зөнчийг хэлснээр Йордан голд очиод 7 удаа орчихлоо доо. Юу гэж дээ? Израиль улсад цэнгэг маш гоё гол горхноо зөндөө байсараад нэг муу Йордан голд очиж намайг усанд ор гинэ. Намайг өстө доромжилж байгаа шүү. Тийм ч байдгүй баха. Явцгаая. Гүй жанжин минь. Нэгэнт ирснийх гомдлын мөр та ороод явчихл та. Магадгүй Илиша зөнч танаас бүрч илүү юм хүссэн болвол та хийхгүй яхасан гэж юу? Та чинь өвчнөө эдгэлэхийн тулд энэ хүртэл ирсэн биз дээ. Гуйж та орчихл доо. Ороод эдгэрсэн ч яах вэ? Эдгэрээгүй ч яах вэ? Ядаж л Арам руу очиод оцсон хойно та харамсахгүй шүү дээ. За. Нэгэнт ирснийх явхаас та. Усанд ороод миний өвчин эдгэрнэ гэж юу аах вэ? Тэгтээ яах вэ? Явъя. За явцгаая. Ингээд Нааман Жанжин маань цэргүүдээ дагуулад Йордан гол дээр очисон байна. За усанд орох гэж байгаа юм чи яах вэ? Дуулгаад л чи. За алей энийг тайлахад туслаад. Мэдлээ Жанжаа. За
За нөмөргөө тайлчи. Тэгвэл гой нөмөр муухай олж шүү дээ. Йордан гол чинь тийм ч сайхан цэвэрхэн гол биш байгаа шүү дээ. За миний энэ өвчин бүх биеэр байгаа учраас тоор битгий шоконд орж байгаа доо. Яалаа гэж дээ жанжин минь. За. Сан дөрөөх юм. За жанжин минь. 7 удаа гэсэн штэ. Тий та 7 удаа орно шүү. Тэсэрэ жанжаа. Идгэрх юм болоо да. Йордан голд очоод идгэрх юм болоо. За юутай ч орё доо. За та нар тоод шүү. Би тоо алдаж магадгүй шүү. Хөп. Идгэрч юу? Арилаг байна. За дахиад нэг орчих. За идгэрч юу харагдах та? Арай идгэрэг байна. За хэд дээр явж байгаа лээ? 2. За одоо 3 дахь нь. Сү. Идгэрсэн үү? Байж лээ. Идгэрх юм болоо да. За одоо чинь юу лээ? 4 дахь нь. За идгэрч юу? Байсаарлаа шүү дээ. Одоо чи итгэр нэлээ. 5 дахь нь илүү. За орё. Идгэрч юу? Жанжаа. Одоо 2 удаа та минь тисэрэ. Идэрх юм болоо да. Эцэр одоо 6 дахь орох гэдэг шүү дээ. За яг нэг орчие. Идэрсэн болов яах вэ? Идгэрч юу? Идгэрээгүй штэ. За яг хөө сүүлийн удаа орё доо. Идгэрч байгаа болов? Нилээ сайн усанд орж ах шиг байх юм. Угаасаа сайн болохгүй штэ. Би сайн угаахгүй бол идэрхгүй гэж магадгүй штэ. Алида. Хүүе, жанжаа та чи идгэрсэн байх шүү дээ. Хүүе, тийм бэ. Миний нарсыг ардаа. Нэраа ухтай арс шиг бүр толгор байдаг шүү. Ингэж идгэрсэн. Би идгэрчиж. Үнэхээр Израилд бурхан байдаг юм бэ. Үнэхээр бурхан байдаг юм бэ. Алив. Хурдан Илиша дээр очицгоё. Намайг хувцал. За мэдлээ жанжаа. Би чинь ингэж идгэрчин гэж ёстой сансангүй. Энэ Илиша чи үнэхээр мундаг бурхны хүү юм бэ. Явцгаая. Миний дуудлага хаана байна? За явцгаая. Илиша дээр очицгоё. Хинсэн билээ. Та Илиша мөн үү? Тийм байна. Би Илиша байна. Илиша, үнэхээр таны хийснээр Йорданголд очоод бие 7 удаа угаасан чинь би идгэрчглээ. Миний арьс өмнөх байсан арьснаасаа ч илүү толгор булбараа үнэхээр гоё авсан байна. Үнэхээр таны итгэдэг бурхан чинь агуу юм аа. Үнэхээр намайг идгээчглээ шүү дээ. Би бүр нүдэндээ ч итгэхгүй байна. Дали нөгөөтгөө. Тийштэй. Илиша зүнч минь танд маш их баярлалаа. Та намайг идгээсэн учраас миний танд бэлдэж ирсэн өчөөхөн бэлгийг минь өөртөө хүлээж аваач.
үгүй. Хэрэггүй. Би бэлэг авахгүй. Таны өвчнийг эдгээсэн нь би биш. Бурхан шүү дээ. Бурхан таныг эдгээсэн. Тийм учраас би яасан гэж бэлэг авах вүлээ? Үгүй ээ, би танд зориулж бэлдсэн юм а, та авчихлаа. Үгүй. Би авахгүй. Энэ бол Бурханы хийсэн ажил. Та Бурханд талархлаа өргөхдөн. Би бол түүний зүгээр л жирийн нэгэн зарц боолно үлээ. Та Бурханы үгэнд дуулууртай хандсан учраас, яваарай гэж хэлээд явсан учраас, Йорданголд очиод 7 удаа угаасан учраас Бурхан таныг идгэлээ шүү дээ. Та энэ бэлгээ Бурханд өргөө. Бурханд очиж дахид өрг. Та нэрээ авахгүй гэж юу? Тийм ээ. За тэгвэл тэрчийа. Ваа, танд үнэхээр их баярлалаа. Би Арам руугаа очиод Израилийн Бурхан эзэнд дахид өргөх болно. Танд маш их баярлалаа. Тийм ээ, Бурханд алдрыг өргөхдөн. Ваа, халелуя. Би Израилийн Бурхан эзэнд итгэх болно. Тийм ээ, бид ч бас. Ингээд Нааман жанжин маань Бурханд дуулууртай байсан учраас, Бурханы үгэнд дуулууртай хандсан учраас тэрээр эдгэрсэн байна. Тэгвэл найзуудаа, та нар хэр Бурханы өмнө дуулууртай байдаг вэ? Цуглаан дээр очихдоо өмүүлээд идэггүй? Залбирлын цаг дээр ингээд зөөрмөглээд идэггүй? Бурхан та нараас ямар дуулууртай байдлыг хүсэж байгаа юм бол мөрөглийн цаг дээр бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа Бурхан эзнийгээ чин сэтгэлээсээ магтаж, түүний өмнө чин сэтгэлээсээ залбираасай гэж Бурхан хүсдэг. Найзуудаа, та нар үүнийг хийж чадах уу? Чадна тийм ээ. Тэгвэл бүгдээрээ Нааман жанжин шиг Бурханы үгэнд дуулууртайгаар ханддаг байцгаая. Бурханд дуулууртай хандах үед гайхамшиг бий болдог. Амен. Тэгвэл бүгдээрээ хоёр хөөрхөн гараа авсраад хамтдаа залбирцгаая. Бурхан эзэн минь таньдаа баярлалаа. Харь улсын Арамын жанжин Нааманы түүхээр дамжуулаад Бурханы үгэнд дуулууртай байх юм бол ямар агуу гайхамшиг бий болдгийг өнөөдөр бид нар сурлаа. Бурхан эзэн минь ээ, таны өмнө илүү их дуулууртайгаар амьдрахад татслаач ээ. Хаач явсан Бурхан таны үгийг хайрладаг, таны өмнө залбирдаг, бусдыг өөрийн бишгэн хайрладаг хүүхдүүд байлгаж өгөөч ээ. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Нааман жанжин шиг Бурханы үгэнд дуулууртай хандсан хүүхдүүд болцгоё. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.